нь бол хоёр хожигдсан байсан. Тэгээ үндсэндээ бол даваагаа тоолохоор 20 даваатай. За өнөөдөр бид нар ямар ч байсан 20 даваа авч 25-аар гээ би бас нэг Алтан цаамаа Монгол групп гээд групп чат нээч гисэн. Тэрэн дээрээ байнга л одоо ярилцаал. За өнөөдрийн норм бол 25 шүүг. За тэрийгэ хэлчихье. Яг тэрэндээ хүрлээ. Оюун бол дуг нь 5-0 татсан бол 21-4-ч болох юм болцоо биднэрт байсан. За нөгөө талын баг маань бол цэрэн тогтох начин анар заа даш гээд зайлвал одоо бас миний шавнаар тарантай гимтэл аваад ингээд тойргийн урт хугацааны барилдаан чинь нэлээд олон заминтай байхгүй бол гимтэл авах гээд тэгээ хүн дутуу гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр хүн дутуу байна гэдэг чинь бол сэтгэл зүйн хувьд ч барилдааны агуулга бүхэл юмар одоо нөгөө багтаа бол ингээд даваа байдал үүсчихэж байгаа юм л да. За манайхаас бас отхон төгснө чинь маань түрүүчийн барилдаан дээр жаахан гэмтэл авсан Мөнхбаатар Арслан маань бас одоо өнөөдөр шагаа болохгүй болчлаа зэрэгтэй өрөлж жаад ингээл одоо асуудлууд бол их байна. Тэгтээ яг ихний оюун болдыгаа жаахан одоо жилетийн бэлтгэл хийлгээд жаахан хөнгөн жимингийн жаахан хасаад бас аштайхан тавьж байгаа түрүүчийн хэрэг бодвол тэгээ обо дараачийн барилдаануудад гайгүй барилдах бах. За тэгэл бүрүү сайхан лав гэрэлгээл бомбер эренцэн жүгдөр лувсан адьяа гэдэг бүгднтэй л одоо нөгөө нэгэн тал баг болоод ажиллаж байгаагийн хувьд оюутан багт нь яаж эднэртэй тулж ажиллаж стресснээгаа зориулдаг байсан. Одоо буцаад эн чинь нэг дойрч явж буцаад нэг нийллээ шүү дээ юм Монголынхан. Яг л тэр утгаар нь одоо хүүхдүүдэд бас л нэг бөөцөөлөл санаа сэтгэлээ хандуулаад амьдаа л одоо бас нэг олон жилийнхаа багшийн дасгалжуулагчийнхаа дуршлагыг гарах гэл ингээл үзэж байна. Бидэнд бол гимтлээ иларшуулах хугацаа бол байгаа. 10 илүүл чамбай барьцаа ахиулаад сайн барилдах. Мөнхбаатар оюун болд гээд хүнд жингийн одоо хоёр луг амтан байгаа шүү дээ. Энэ хоёрыг бас жилетийн бэлтгэл хийлгээд байгаа. Одоо энийгээ бол би нэлийн давуу тал үүснэ. Нөгөө хүнд штанг элдвэрнаас нь жаахан холдуулаад амьдал үзээд байна. Тэгээ болох байлгүй те.